Одоо Justin Bieber-ийн шүтэн бишрэгчдийн дунд Bieber Baby буюу Bieber-ийг шүтэх өвчин гэж нэр томьёо гараад байгаа. Тэгвэл 1960-ад онд Beatles хамтлагийн шүтэн бишрэгчдийн дунд Beatlemania гэдэг хиллэг гарч байжээ. 1964 онд Английн алдарт Beatles хамтлаг Америк нэгдсэн улсад аялан тоглолт хийж Америкийн залуучуудыг байлдан дагуулсан. Зурагч Mike Mitchell тэр үед 18 настай байжээ. Beatles хамтлаг Вашингтон хотод тоглолтоо хийсний дараа хэвлэлийн баг хурал хийж байх үед Mike Mitchell хуралд орж гишүүдийн зургийг ойроос авах боломж тохиожээ. Mike олон дил болоогүй ховор найдан зураг дарж амжсан байна. Mike Mitchell ярихдаа би эргэн тойрноо хараад хүмүүс юу хийхгүй байгаа тэр зүйлийг олж харсан. Зураг дарахгүй байсан. Тэгээд би тайсан дээр зураг авч өгсөн гэж ярьжээ. Mike Mitchell Beatles-ийн гишүүдийн ховор найдан зургууд одоо хүртэл хадагдагдсан байна. Mike Mitchell одоо ховор зургуудаа дуудлага худалдаанд оруулж зархаар шийдсэн байна. Би дөнгөж 18 настай байсан. Хэвлэх хурал хийж байх өрөөнд нэвтрэгч завшаан олцсон. Тэр үед миний авч байсан зургууд хожмын үед үнэт эрдэнэ болно гэж би мэдээгүй. 18 настай хүүхэд байсан гэхэд өөрөөрөө бахархдаг юм гэж Mike Mitchell ярьсан байна. Зургийн цуглуулгын үн $100,000 хүрэх байх гэж Mike найдаж байна.